хичээлдээ орцгоё. За, нэлээсээр ажилдаа. За, хэдэн шувууны үүр бэ? 3 үүр байна. За, үйл болгоны бүгдээр ажиглая. Гурван шувууны үүр хэдэн шувуу орчих вэ? 2. Бүгд хэдэн шувуу байсан юм? 6 шувуу байсан чинь. Нэг шувууны үүр тэгвэл хэд орсон бэ? 2. Ажилласан уу? Ажилласан. Тэгвэл бидний сая 3 шувууны үүрэнд 6 шувуу 2-2-оор яасан? Хуваагдаа үүрэндээ орчих та тийм үү? Тийм. Тэгвэл бидний саяны энэ үйлдэл маань хуваагдалт нь ямар хуваагдсан хөгтүүд вэ? Тэгш тэгшгэн тэнцүү хурдлаа тийм ээ 2-2 байсан учраас тэнцүү хурдлаа. За дараагийн үүлийг ажиглаарай. За далайч тусан заваар аялах болсон хүмүүс дээ. Тэгэхдээ энэ завин дээр нэг завин дээр тэнцүү тоогоор суухгүй бол завин өмнөх аюултай. Тийм учраас энэ далайчд маань завиндаа тэнцүү тоогоор хуваагдчих суулаа. За тэгээд хэд хуваагдчих хэд оногдоо гэдгийг миний хүмүүст ажиглаарай. Эхний хүүхдийн 2 дахь завин дээр суулаа тийм ээ. Ажиглаа. За яасан. Тэнцүү тоогоор хуваагдсан чинь нэг хүн яач юу? Үлдчихлээ тийм ээ. За тэгвэл аливаа зүйлийг хуваахад ямар нэгэн зүйлийг тоог хуваахад тэнцүү тоогоор ч хуваагддсан юм байна. Мөн үлдэгтэй бас хуваагдсан юм байна. Бас цаана хуваах бас цаана үлдэгдэл гарт юм байна тийм үү? Тийм. За өнөөдөр маань хичээл байна. Юу ах нь? Хичээлийн тоог үлдэгдэлтэй баг. За бидний өнөөдрийн хичээл маань тоог үлдэгдэлтэй баг. За бичгээр тавьчих юм явдад. Өчнөгийн хүүхдийг 5 завинд хуваацуулахад нэг завинд хэд навдах уу гэдгийг тооцоо төвтэй бодох чадах уу? За. Төвтэй ч бодох тав. Хариуг бүгдээрээ цагаан самбардаар өргөн шүү. Ойлгосноо? Хуваачаад хариугаа цагаан самбардаар бичээ. Тэгээд нэгэн зэрэг бүгдээр өргөе. За нэг цаг хэд наах вэ?
4은 зам хуваагдсан тийм үү? За хэд ноогдов? 6 ноогдов. Цаана хэд үгтэй? Нэг хүүхд үлдлээ тийм үү? За тэгвэл за бид нар ийм хуваах үйлдэлийг сая хийж гүйцэтгэлээ. За тэгвэл бидний саяны хуваасан 31 маань хуваах үйлдэл ямар гişүн бэ миний хүүхдүүд ээ? 31 маань хуваах үйлдэл ямар гişүн бэ? Хуваагдагч. За дараагийн 5 маань тэгвэл хуваах үйлдэл ямар гişүн бэ? Хуваагч хувааж байгаа юм тийм ээ? Хуваагч. За 6 ноогдор. За ноогдор. За нэг маань юу вэ хүүхдүүд? За нэгийнхэн тог шингэж байгаа бичгээстэй. Хуваах үйлдлийн гишүүн өгдөл ийм байх юм тийм ээ. За бид нар энийг юм зөв бодсон юм дөө? Буруу бодсон болов уу? Шалгаж болох юм уу? Та нар өөрөө зүйл гэдэг. Яаж шалгадгийг бол 5-ыг 6-аар үржих хасаа харин дээр нэгийг нэмээд шалгах юм уу? За тэгвэл тэгээ шалгая бүгдээрээ. 5-6 гоч. Та нар бүгдээрээ шалгаж бичиж байгаа нэ? Бас дахин шалгах та. За зүг байна уу? Зүг байна. За бүгдээр хамтрий. За хэдээр үржих гинэ? 5-ыг Ноогдор юу үржих юм бэ? Хувааж юм тийм үү? За дээрэс нь яах юм гинэ? Бүдэл байгаа нэгийг яах юм бэ? Нэг юм бэ. За үржих 5 6. Өчтөр нэг юм лээ. За тэгвэл бид нар зүг бодсон байх тийм ээ? Хариугаа тэгвэл бид нар хуваасан үйлдэлийнхаа хариуг ингэж буцаж шалгаад зүг бодсон байх уу? Буруу бодсон байх уу гэдгийг бодох боломжтой юм тийм үү? За манай сургуулийн бүх сурагчид хэд байд юм болоо бид нар хүний нэг хичээлээр нэг үзсэндээ хэд байд юм бол 2300 тэгвэл бүр манай сургуулийн бүх хүүхдүүд бас аялаар явах уу? Тэгээд 7 зайд суусан гинэ хүүхдүүд 7 зайд суусан гинэ. Харин энэ үйлдэлийг та нар биш ийм хэрэв туулаа хоёр бодсон байна. Тэгээд та нар харин хэрэв туулаа хоёрын бодсон бодлыг ажиглаарай. Энэ хоёрын бодлыг харсан чинь нэг нь нэгнээсээ ялгаатай байх юм. Ямар учраас ялгаатай байгаа юм болоо хүүхдүүд ээ. За та нар нэг сайн ажиллаж байгаа алтайг нь олоодохдоо хамгийн ихнийх нь юу? За энэ нь ямар вэ? За энийг бодоод шалгаад үзэхдээ тэгвэл Харин өөр гарч байгаа юм байна уу? Харин өөр гарч байгаа юм байна уу чи дөө?
За бүгд санаа нээж байгаа юм тийм үү? За тэгвэл туулаа буруусан байх нь тийм ээ? Тийм. Энд анхаарлаа бүгдээрээ чиглүүлээ. Энд анхаарлаа чиглүүлээ. Энэ туулаа яг буруу болсон бол энийг та нар юунаас нь мэдв? За хоёроор төхөөсөн гэлгийг бид нар гаргаж ирээд байна тийм. Гурваар төхөөсөн ч хоёроор төхсөн байна гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо энийг Тэгээ бас хастай буруу. хастай. За 23-аас 13 гасар хэд вэ? 9 вэ? За тэгвэл миний хүүхдүүдээ хотод ажиглаарай. Энэ гасан Зүг бай. энэ хуугч хоёрыг та нар ажиглаа. Ямар байх вэ? Ирсэн талаас их Ямар вэ? Ямар энэ гасан ядгуур маань хуугчаас ямар вэ? Их вэ. Тийм байх ёстой юу? Тийм байх ёстой. Хоо тийм байх ёстой юу? Үгүй байх ёстой юу? Ёстой. Үгүй. Тэгвэл энийг ажиглая зүг батсан бодолтой ажиглая тэгвэл энэ хараа энд 2-ын тоо вэ? Энд 7 вэ? Зүг бодолсон бодолтон дээр ямар вэ? Их вэ нөө бага вэ? Бага. Үлдэгдэл ямар вэ хуугчаас? Бага тийм ээ. Тэгвэл Тийм болохоор их гарсан учраас хин яагаад байсан бэ? Буруу бодоод байсан мэт шүү дээ. Хамгийн чухал нь энэ. Ядгуур маань хуугчаас яах нь вэ? Их вэ. Тэгээд үлдэгдэл гарч байгаа ядгуур буюу үлдэгдэл маань хуваачаа тооноос заавал ямар австай. За тэрийг дахиад үнэ хэлдэг минь өгтөө. Их байх ёстой. За хуваагч нэх байх ёстой юм уу? Үлдэгдэл нэх байх ёстой юм уу? Хуваагч ямар уу? Их байх ёстой. Үгүй тэгвэл тэнцүү байж болох уу? Тэнцүү байж болох уу? Тэнцүү байж? Болохгүй юу? За яа. Энд бол баг бай тийм ээ? Тэнцүү байвал яах юм? Тэнцүү нэг онгодоод байна шүү дээ. Тэнцүү байх юм бол энэ 7 чинь 7 ороход нэг онгодод шүү дээ. Тийм учраас болох нь болохгүй юу? За чи тэгвэл өөрөө нэг энийг бичиж дараагийн юм дээр өчиж өөрөө үзээрэй заяа. Болохоор байсан мэн гэдэг энийг явцын донд хараад ажиглаарай заяа. За ямар ч гэсэн үлдэгдэл бол боочоос их байх ёстой. Хэрэг тэнцүү байх ёстой бол би энд ингэж бичих ёстой. Тэнцүү. Эсвэл их юм уу тэнцүү байна гэж уул бичих тэмдэглэх ёстой. Гэхдээ бүгдээ нэг төр ингэж орхив. За тэр одоо миний хүүхдүүд тааны ширээн дээр багаар ажиллах даалгавар өгсөн байгаа. За багаар ажиллах даалгавраа заавар уншчих. Баг бол 20-оос 3 заавар өгсөн байгаа. Заавраа уншаа. За тэгээд багийнхаа заавар уншаа. Багаараа уншиж үзээрэй. Багаараа уншиж үзээрэй. За цаг явж байгаа шүү миний. Цаасаа энийг баг болгоно. Амжиж хүрэх
шүү. За дууссан ба. Ааш багийнхаа бүтээл аваад илтгэж үт авч гарч ирээ.
байгаа. Тэгээд бид гурван шүтэнцээ дөрвийг хийсэн байгаа. Тэгээд дараа нэг үлдэгдэл гарсан. Тэгээд бид зөв байна гэж халахсан чинь гурвыгаа бид дөрөвдөө үржээ. Тэгээд нэг үлдэгдлээ ингээд 13 дуу гарсан. За баярлалаа өгчтэй. За дараагийн багийг өрчий. Манай 10 шүтэнцээ урьдчилан дөрс хийх ажил авсан байгаа. Тэгээд би 10 шүтэнцээ урьдчилан дөрсийг хийгээд марсан. Тэгээд тэр 13 хуваагаад 4 гарсан. Тэгээд нэг үлдэгдэлтэй. Тэгээд тэр зөв байна гэж шалгаад өнөө урд өгчээд 4-өө нэмээд 13 зөв гарсан. За зөв байна өгчтэй. Зөв. Баярлалаа. За таамаасны зөв хийж өгч давхар хянаж шүү дээ өгчтэй босод байгуудаа. Манай 17 шүтэнцээ өргөжин төсөв даалгаварсан. Тэгээд 17-г 4-өр нуугаад тэгээд 4 гараад нэг үлдэгдэлтэй авсан. Сэрээгээ шатаад 4-ийг өрчдөг 4. Тэгээд нэмдэг нэг гээд 17 хариуцтай зөв гарсан. Хариу зөв гарсан байсан гэж. За баяр үргээрээ. Манай 13 шүтэнцээ 5 зүйл ийм даалгаварсан байгаа. Тэгээд 13 шүтэнцээ 5-таа хаваасан байгаа. Тэгээд хариугийн хэмжээний үлдэгдлээ тэгээд шалгаад өгсөн 2-5-аар үржээд үлдэгдлээ нэмээд тэгээд хариу зөв гарсан. За баяр үргээрээ. Манай бичиг жоохон буруу болсон. Тэгээд манайх 11-ийн нүдээс 5 даалгаварсан байгаа. Тэгээд 11-ийг хуваахын тулд 5 тэгээд тэгсэн чинь 11 хуваахын 5 гарсан чинь 2-оор тавиад тэгээд нэг үлдэгдэлтэй гарсан. Тэгээд нэг үлдэгдэлтэй гарсан. За бичиж жоохон буруу ажилласан байна гэж тайлбарлаж байна. Тайлбарлагч илтгэж сурагч маань. За тэгээ шалгахаар яаж юм? тэгээд хаврыгаа үлдсэн 2-д 10 гараад 10-д нэг нэмээд тэгээд 11. За ингээд 11 тах хэрэгтэй байсан гэж. За баяр үргээрээ өгсөндөө. За бид багаараа гүйцэтгэх ажлаа амжилттай хийж гүйцэтгэлээ. За одоо хүүхдүүд бицаа гүйцэтгэх даалгавраа авч заавал дагуу гүйцэтгэж эхлэе. Хуулбар 1, хуулбар 2 гэсэн хуулбар өгсөн байгаа. Миний хүүхдүүд 1-р хуулбараа гүйцэтгэж дараа нь 2-р хуулбараа гүйцэтгэх боломжтой. Бодолтой болохоор шалгаж бодоорой.
자, 사고 있어, 옥토대. 자, 해줘. 자, 사고 있어, 사고 말하시면 마지막 슈딩. 자, 사고 말하시면 마지막 슈딩. 자, 자, 흔들어 보세요. 아, 흔들니까 괜찮아, 괜찮아. 자, за нөгөө баг болгоны ажил хайх асуудыг хянагч нар хянах шүү байгаа. Тийм ээ. Хэдэн амиртай өгдөг хянахыг мэдж байгаа тийм ээ. За шууныслээ гэхээр ямар хөдөлгөөн их вэ? За. Зарим цуулаа. Зарим цуугаад ингээд хөнгөр ийш юм тийм ээ. Шууныслээ. За ийм хоёр хөдөлгөөнийг шүү. Багшаа хийсэн хөдөлгөөнийг дуурайч хийж болохгүй өөрсдөө анхаартай. Ойлгосноо? За, шууныслээ. Зарим цуулаа. За, хянагч нар суулгаарай. Хянагч нар суулгаарай. Суу. За, хянагч нар хонд суулгаарай. Шударгаар тогтно шүү. За, дараа. Зарим төлөө. Зарим цуулаа. Шууныслээ. Зарим цуулаа. Заавал суулаа. Зарим цуулаа. За. Шууныслээ. Зарим цуулаа. Шууныслээ. Зарим цуулаа. За, гацлаа тогсон өгөхөд баярлалаа. За, хамгийн офисоо биний бабаа. За, бүгдээ. Гакари. За, гакахгүй өгсөн бүрч чимээ болчих магадгүй шүү. За. Одоо бүгдээ саяныхаа бие дааж хийсэн үйл ажиллагаа, бие дааж хийсэн зүйлүүдээ зөв болж үгүй байх гэдгийг нэг бяцхан тоглоод шалгаж үзье. За та нар маш анхааралтай байгаа. Өөрөө ч бодсон хариу нийлж байх нь бол өөрийнхөө бодсон хариу аль нь зөв бэ гэдгийг карта харж аваад өгөөрэй, ойлгосноо? За. гарч ирвэл хариуг шууд хэлээрэй гэсэн тийм ээ. За тэгээд багштай хагтахаар өргөж шүү дээ. Та нэг хитгэл хийсэн юуг нь харж хариуг нь өгнө шүү.
자, 다리 같이 잘해. 자, 다리 얼굴에 네, 다리 올라. 자, 힘기도 좀. 자, 저거를 좀 됐습니다. 자, 다리 탁 그래. 자, 네, 거의 걸어 얼굴에. 얼굴에. 확실하네. 아, 대신 얼굴. 아하. 자, 힘기 쓰이면 이제. 자. 오, 사이다. 자, 다리 같이 잘해. 자, 살리고 뭐. 은호. 나도 살렸어요. 자, 다리. За, үдээсээ автобусыг архив боксбан хийх спорт үстэй тийм ээ. Хүүхдэд юу болсноо? Өөрөөр зөв хариултаа зарим хүүхдэд юу карт үржиж ирсэн тэр хүүхдэд нуугаа зураг багстай тийм ээ. За одоо бид хичээдэг нэг цаг нүгнээ дэрцэхэд өнөөдөр бид ямар хичээл үзчих юм? Боксуулаа тийм үү? За хин сайхан нүгнээ хэлчихв. Нэг хүүхд өгнөд хэлээд ихтэй багштай нүдэгтэй байгуулыг яаж бодох ёстой юм бэ? Юуг ин анхаарах ёстой юм бэ гэдгийг багштай хэлээд ихтэй яаж шалгадаг юм бэ? Боцсон үйлдэл яаж шалгадаг юм бэ? Юуг ин анхаарах ёстой вэ гэдгийг нэг багштай тайлбарлаад хэлээд өгчих хүүхдээ нөө. За хэлчих миний хөө. Үлдэгдэл та хуваахад нөгөө нэг үлдэж хасантаа хуваагдах тоноос Хуваах таноосоо их байх хэвээр. үлдэгдэн үү? Тийм. Үлдэгдэл их байна уу? Бага. Үлдэгдэл их байна уу? Бага. Бага нэг засаж сайжруулах шиг миний хөө. За миний хөө тэрийг бас анхаараарай цааш. За дараагийн дахиад нэг хийх үү? За тэгвэл яаж шалгах юм бэ? Бамцтай яаж шалгах вэ? За миний хөө чипи. Хариугийн нэг хуваачтай хөвжүүлээд тэгээд үлдэгдлийн нэмээд. Үлдэгдлээ нэмээд тэгэхэд юу гарах вэ? Хариу. Хуваагдагч гэж гарч ирвэл тэр яах вэ? Зөв болсон байх ёстой. За ингэж хүүхд болгоо ойлгосноо? Ойлгосон. За багууд өөрсдийнхөө хичнээн юу яасан багийн хянагч нар бүгд хянагчтай байгаа. Бид нэр багийнхаа нүүн 5 гишүүн нэгдээ бүгдийн тоолоо тавьчих шүү дээ. Ирээд өччих. Ширээ ширээ буцсан шүү дээ эдрийгээ. Зүг болгоныгоо буцсан шүү дээ нөгөө хүүхдүүдээ. За тоолоорой. Буцсан хүүхдүүдээ тоолоо нэрэлээрээ. Буцсан хүүхдүүдээ тоолоо нэрэлээрээ.
За маш хөтлөөлөд байгаа. Танаа хийдий. Танаа цог гарсан уу? За хийдэй. Чи ихсэн зүг нэрсэн юм өгдөг. Ай зарим удааг байсан байх. Тэгээд тасагдаад байгаа юм биш. За. Танаа хөтлөе дээрээ. За. Одоо нийлээд хийдэй. Одоо За нийлээд. Өнөөдрийн 5 баг сурагчдаас тэр 2 баг илүү сайн оролцсон. За. Тэр 2 баг идэвхтэй сайн оролцсон болохоор тэр 2 багта баяр хүргэмээр байна. За баярлалаа. Тэгвэл хоёр маань илүү сайн ихтэй орж исэн ажилласан байна. Тэгээд энэ хоёр багийнхандаа баяр хүргэе. За. Багчаа ахаалтаа авсан та бүхэнд баярлалаа. Гэрийн даалгавар миний өгдүүд энэ үлдсэн хувилбар болох 2 дугаар хувилбараа битээ бодож гүйцэтгэж ирээрээ. Нэгдүгээр бодлынхаа буруу болсон үйлдэлүүдээ бас яах нь зөв болгож шалгаж гүйцэж ирэх шүү. Гэсэн юм тийм. За хичээл туслаад баярлалаа. Ахаалтаа та бүхэнд баярлалаа. Адрайхан насыг минь